Тэгэхээр энэ баялагын сантай холбоотойгоор бол төр ахиал нэг мөнгө хөрөмтлүүлээд тэгээд зарцуултыг нь бол төрөөс ахиад хийн гэж ярьж байгаа. Гэхдээ өнөөдөр бид нар 33 их найдыг одоо зарцуулж байгаа засагтай байгаа. Тэгэхээр нэг зүйлийг ингээ харахаар бид нар дандаа ирээдүйн цаг дээр л иргэдээ маш гоё болчихно. Ирээдүйн цаг дээр бид нар асуудлуудыг шийдчих юм шиг ярьдаг. Тэгээд уран дулаан цаг ирчихээр одоо бид нар ахиад утааны асуудлаа мартаад хайж байгаа юм шиг байна. Тэгэд энэ 7 хоногт бол бас зайлшгүй энэ ерөнхий сайдтаас бас асуух зүйл гарч ирчээд байна л да. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний орооны ажлын албанаас болохоор хувийн компаниуд руу шингэрүүлсэн хийн түлшийг одоо ирэх 25-аас 26 онд ашиглаад яваа гэдэг ийм чиглэл ч юм уу албан бичиг бол ирээд яваад байгаа. Тэгээд ер нь бид нар энэ утааны тухай асуудлыг шийднэ гэж бөөн үндэсний ороо байгуулаад нэг хилцээрүүд хийгээ яваад ирсэн. Тэгээд тэрнийхээ эцэст нь шингэрүүлсэн хийн түвшийг сонгосон юм уу Монгол улс өөрөө. Тэгэд энийг хэн ямар замаар хэдэн төгрөгийн үнэтэйгээр нийлүүлж байгаа юм бэ? Энэ ямар байдлаар шийдлүүд нь гараагүй байхад ингэж шууд хувийн компаниуд руу одоо хорооноосоо тийм шаардлагууд тавиа явж байх нь хэр зөв юм бэ? Иргэдийн хувьд болохоор ер нь саяхан л хэдэн хүн амь насаараа охирлоо. Хордлогонд орж угаартсан хэдэн мянган хүн байгаа. Тэгэхээр энэ хүмүүсүүд дээр бид нар ахиад 5-7 шахмал түвшийг ашиглаад байж ах уу эрх өвөл. Тэгэхээр хавар болоод ирэхээр энэ утааны асуудлаа орхичдог. Тэгээ шийдэл нь ерөөсөө гараагүй тал талд өөр бодлогууд ингэж яваад ахаар чин хувийн аж ахуйн нэгжүүд нь бол бизнес төлөвлөлтөө хийгээд явахад хүндрэлтэй. Иргэд нь бол энд бүр амь нас эрүүл мэндээр хүртэл хохироод ингэж явж байна. Тэгээд бид нар энэ ирээдүйн цаг дээр баялагын сангийн асуудлуудыг шийдэж ч юм уу ирээдүйдийн юмнууд шийдэгдэнэ гэж харах гэхээс илүү өнөөдөр байгаа цаг үе дээр уран дулаан цаг дээр ч гэсэн бид нар энэ утааны шийдлүүдээ маш тодорхой гаргаж ирэх ёстой гэж харж байна. Тэгэхээр ерөнхий сайдын хувьд та 25-аас 26 оны одоо өвөл Монгол улс ямар байдлаар энэ халаалтыг шийдэх юм бэ? Яаж явах юм бэ гэдэгт тэр яг тодорхой хариулт өгөөж. За ерөнхий сайд хариулт өгөө. Хэлцэж байгаа асуудалтайгаа холбогдуулаад асууж штэ тий баялагын үндэсний баялагын сангийн тухайн асуудал хэлцэж байгаа. За тэгээд бол үндэсний баялагын сантай холбоотой асуудал дээр л асуулт хариулт яг энэ цаг дээр яригдах нь зүйтэй байх л та. Шаардлагатай тохиолдолд илүү одоо дэлгэрэнгүй мэдээллийг одоо хотын удирдлагууд болон мэргэжлийн хүмүүсийн байлгаж байгаа бэлтэж чад ярих нь бол илүү зохистой баг. Зүгээр баялагын сантаа уялдуулаад ярихад яг л наад асуудлыг л одоо үндэсний баялагын сан дээр бид нэр шийдлээ гаргамаар байна. За нэг ийм 2-3 асуудлууд байна. За нэгдүгээрт за Монгол улсын экспортын 90% уул уурхай гэдэг. За тийм үнэн. За тэгэнгүүт уул уурхаан төслүүдийг өнөөдрийн байгаа асуудлуудаа шийдэх зарцуулмаар байна гэдэг. За энийг одоо ингээд шийдэх нь зүйтэй. За гэтэл юу вэ гэхээр төсвөөр дамжуулж ийм асуудлыг шийдэх ёсгүй гэдэг. За ингээд төсөв алдагдaltaгүй батлах нь зүйтэйгээ ингээд баталсан. За тэгэхээр төсөв бол цаашдаа зөвхөн боловсрол эрүүл мэнд төрийн албан хаагчдын одоо цалинтай холбоотой асуудлыг л одоо шийддэг ийм одоо хэв маяг руу явна гэсэн үг. За энэ ч зүг баг. За тэгвэл одоо яаж шийдэх вэ гэдэг асуудал. Өөр агарын бохирдол ярьж байна. Сая Тэмүүжин гишүүн болохоор ер нь ийм одоо давхар төсөв яваад байна гэж байна. За тэгээ одоо яг хаагур нь явах уу? Энийг бид нар ингээд их прагматик ярмаар байгаа юм. Зүгээр ингээд яг мэдээж иргэдэд бид нар ингээд өөрөөсдийнхээ бодлоор мэдээлэл өгчдөг. Тэгээ яг үгээр бид нар ингээд дунд нь нэг юм тэтгэврийн гацаа гэдэг шиг ингээд хөгжлөө гацаачих нэг ийм асуудал руу орчиж байгаа. Тийм учраас үндэсний баялагын сангийн энэ концепц бол ирээдүйдээ хатгалъя. Ирээдүйдээ хатгалъя. Гэтэ тэр нь бол одоо амнаатын за 50 орчим хувь байгээ. Хөгжлийн сандаа зарцуулъя. Хөгжлийн сандаа зарцуулъя. За уул уурхай одоо ашиглаж байгаа орон нутаг төрүүлж хөгждөг бай. Гэдэг энэ асуудлыг л хэрэгцээ үед бид нар ингээд одоо хуульчил тодорхой болгох нь зүйтэй юм аа гэж л үзээд байгаа юм л та. За иргэдийн нэрийн дансанд одоо хоримтлал үүсгье. За энэ нь харин
зохих түвшиндээ ямар авах вэ? 34% ноогдол ашиг нь хаана орох юм? Амнаат нь хаана орох юм гэдэг энэ зарчмыг бид нар тогтохгүйгээр том тоо яриад за уул уурхайн төслүүдийг одоо хөдөлгөн зүйтэй гэж яриад тэгээд бид нар дахиад ингээл дороо хийрэгчээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо бид нар юу гэж гисэн бас их хурлын гишүүд та бүхэн маань их нухацтай бодорой гэж хүсэж байгаа юм. За одоо уул уурхайн баялгаар бид нар дэд бүтцийн асуудлыг бол шийдэж болохгүй. Одоо value exchange хийх нь бол буруу гэдэг. За ингээд шийдчих шиг амархан юм байхгүй. За төсвөр бас ийм асуудлыг шийдэж болохгүй. За зөвхөн бие өвтийн хэлбэрээр ч юм уу ингээд одоо хувийн хвшлэр шийдүүлнэ гэдэг. Гэтэл хувийн хвшил ашигтай бизнест л орно. Хувийн хвшил нийслэлийн дэд бүтцийг одоо шийдвэрлэх тийм үүрэг хүлээхгүй. Тийм учраас энэ бүх зүйлүүдэд бид нар баялагын сангаар дамжуулж бусад улстай адилхан хөгжлийн сандаа бид нар ямар зарчмаар хандаж асуудлуудаа шийдвэрлэх вэ? Ямар зарчмаар бид нар хадгаламж үүсгэх вэ? Ямар зарчмаар уул уурхайг ашиглуулж байгаа орон нутаг илүү давуу ирэх эдэлж хөгжих вэ? Энэ зүйлийг нь бидний хувьд одоо хамтдаа нээж өгөх нь л одоо үндэсний баялагын сан. Тийм учраас энэ дээр бид нар ойлголтоо нэгтгэх нь бол одоо туйлын чухал юм. Энэ дотор агаарын бохирдолтой холбоотой, нийслэлтэй холбоотой олон асуудлууд баялагийг хэрхэн зөв зохистой ашиглах вэ гэдэг менежмент дээр л байгаа шүү дээ. Яагад гэвэл экспорт 90% уурхай юм чинь. Цаашлаад гэсэн бид нар одоо аялал жуулчлал, хөдөө аж ахуй, эрчим хүчгээ тэргүүлэх салбаруудыг гаргаж ирж болно. Гэхдээ цаг орно. Цаашлаад гэсэн ойрын одоо 15-аас 20 жил, за 30 жил магадгүй уул уурхайн салбар Монгол улсын тэргүүлэх салбар хэвээр л байх болно. Тийм учраас олон нийтийн дэмжлэг авдаг, нийгмийн дэмжлэг авдаг, орон нутгийн дэмжлэг авдаг уул уурхайн хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарыг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг бол баялагын сан. Энэ нь өөрөө юу вэ гэхээр нийгмийнхээ тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх ийм одоо боломжит механизм руу явах хэрэгтэй л гэсэн үг. Өнөөдөр энэ механизм оновчтой биш байсан учраас л уул уурхайн салбарт бас тодорхой хэмжээнд нийгэм одоо ийм хүлэмж шөрөгдөх байдал өгөхгүй байгаад байгаа нас үүнтэй холбоотой гэж хариулъя. Ягаад гэвэл би баялагын сангийн талаар л өнөөдөр ярих дигийн ийм хуулийн хязгаартай учраас. За лувсан